Сайн байцгаана уу? Шинэ 7 хоног эхлэж байна. Тэгээ эзний амьд өгөөр энэ өглөөг хамтдаа эхлүүлцгээе. Залбирая. Эзэн бурхан минь танд баярлалаа. Шинэ 7 хоног шинэ өдөр эхлэж байна. Таны амьд өгөөр энэ өдрийг эхлүүлж байна. Эзэн минь та үгээ хэлээд таны ариун сүнс биднийг зааж, зааварлаж, ойлгуулж өгөхөлтөг. Бас та биднийг хамгаалаарай. Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. За бид өнөөдөр Матай номны 14 дугаар бүлгийн 22-оос 32 дугаар ишлэлийг хамтдаа уншаад тэгээд суралцгаая. Би эндээс уншия. Тэр даруй Иесус хурсан олныг тараан явуулах зуур шавнараа завинд суулгаж нөгөө эрэг рүү төрүүлэн явуулав. Хурсан олныг явуулсны дараа тэр залбирахаар уулууд ганцаараа явжээ. Орой болоход тэр тэдэнд ганцаараа байв. Харин зав хитинээс эргээс олон бээр холдсон байв. Салхи өөдөөс нь байсан тул давлгаан түргэгдэж байлаа. Шөнийн 4-р цагийн манааны үед тэр нууран дээр алхан тэднийг зүглэн ирж яв. Нууран дээгүүр алхаж яваад түүнийг хараад шавнар нь сандарч энэ чинхий үзэгдэл байна гэд айснаасаа болж хашгиралдав. Харин тэр даруй Иесус тэдэнд хандан зоригтой бай, би байна, бүү ай гэж хэлэв. Петр түүнд эзэн хэрв та мөн юм бол усан дээгүүр алхаж тан дээр очихыг надад тушаагач гэхэд тэр ир гэлээ. Петр завнаасаа гарч усан дээгүүр алхан Иесус рүү яв. Харин Петр ширүүн салхи хараад айн живж эхлэв. Тэгээд эзэн намайг авраач гэж орилоход Иесус тэр даруй гараа сунган түүнийг зурж өчүүхэн итгэлтэн минь ээ чи юунд эргэлзэв гэлээ. Тэр хоёрыг завин дээр гарахад салхи зогсжээ. Завин дээр байгсад түүнд мөргөж үнэхээр та бурхны хүн мөн гэцгээвэ. Давид эндээс Иесус Христийн усан дээр алхсан тухай түүний шав болох дагалдагч Петр бас усан дээр алхсан тухай түүхийг уншиж байна. За энэ түүх Матай номон дээр байна. Бас Иохан номон дээр байгаа. Бас Марк номон дээр бас давхцсан бичигдсэн байдаг. Энэ түүхээс бид нэр юуг сурж болох вэ? Энэ түүхийг эргээд харах юм бол Иесус Христ 2 цагаас 5 далхаар 5,000 эрчүүд болон асар их хүмүүс, дээр нэмэгдээд эмэгтэйчүүд, хүүхдүүд энэ олон хүмүүсийг хоол усны дараа үргэлжлэн болж байгаа түүх байна. Тэгээд 2 цагаас 5 далхыг бурханд хандан залбирч өрөөгөөд тэр олон хүмүүсийг хоолсны дараа 12 цагаас хоол үлдсэн. Эднийг бүгдийг харсан дагалдагч нар нь Иесусийн хэлснээр завинд суугаад төрүүлээд нуур руу явсан байна. Харин Иесус үлдээд ууланд гарч залбираад хүмүүсийг тараагаад тэгээд шөнө 4 цагийн үед Иесус дагалдагч наруугаа нууран дээгүүр алхаад ирж байгаа тухай гарч байгаа. Харин салхи өөдөөс нь ширүүн салхилж байсан учраас бас нуурын ус давлгаалж байсан байна. За энэ давлгаан дотор нэгэн хүн дагалдагч руу ирж байгааг хараад тэд нэр айцгаасан. Харин Иесус би байна, битгий зоригтой бай гэж хэлсэн. Харин үүнийг харсан дагалдагч Петр намайг ир гэж тушаагач гэж гуйсан. Иесус ир гэж хэлсэн. Харин Петр алхсан. За алхаж яваад салхийг хараад Петр живж байна. Тэгээд ам авраарай гэж хашгирахад нь Иесус гараа сунгаад түүнийг татаж гаргаж байгаа. Ингээд тэр завин дээрээ суухад салхи намдсан байна. Бид эндээс ямар сургамж авч болох вэ? Зүгээр энгийн хүмүүс итгээгүй байгаа хүмүүс унших юм бол ямар ч хүний бодит хүмүүсийн амьдрал боломжгүй зүйл энд бичигдсэн байна. Хүн усан дээгүүр алхаад явж байна. Тэгээд далай нуур ингээ шуураа давлгаатай усан дээгүүр хүн ямар ч тулах юмгүйгээр алхаад явж байгаа. Мөн тэгээд явж байсан чинь дахиад өөдөөс нь нэг залууч гисэн бас алхаж байна. Тэгээд энэ давлгаан дотор, энэ усан дотор шууд доошоо живэхгүйгээр алхаж байгаа энэ сонин үзэгдлүүдийг дагалдагч нар нь завин дээр нөгөө хэсэг нь харж байгаа. Энэ хүн харахад ягаад ч хүний амьдралд хүмүүсийн түүхэнд
боломжгүй хизээч хүн усан дээр алхах боломжгүй зүйл юм. Харин энд боломж нь хоёр хүн усан дээр алхсан байна. Нэг нь бол аврагч эзэн Есүс. Тэр бүр аврахаар ирсэн эзэн. Тэр бол бурхан байсан. Тэр гарцаа байхгүй өөрийн тэр эрх мэдэл, өөрийн тэр хүч чадлаар усан дээр явж байгаа тэр нэгэн байна. Мөн Есүс рүү харсан, түүнийг хараад Есүс ч гэсэн 100% хүн түүнийг хараад бас би ч гэсэн алхаж болох нь гэсэн тэр сэтгэл, мөн Есүс л үүнийг тушаав би хийж чадна гэсэн тэр Петрийн сэтгэл эндээс харагдаж байна. Тэгээд Есүсийг тушаагаад Петр алхсан. Харин Петр салхийг хараад ус руу хараад живсэн байна. Петр уг нь бол загасчин залуу усан цэлж болох боломжтой байж болох юм. Гэхдээ энэ Библиэлд тийм сэлдэг тухай мэдэхгүй ч загасчин Петр ам авраараа гэж хашгирсан. Харин Есүс усан дээр өөрөө зогсож байгаад тэг ямар ч тулах зүйлгүйгээр бас Петрийг гарнаас нь татаад гаргаж байгаа. Тэгээ тэр хоёулаа хамтдаа хөдөлцөөд завин дээр гарангуй салхи намдаад намгүй болсон байна. Эндээс бид нар юу сурч болох вэ? Ам алдах гад Иесусыг харж явахдаа бас Иесус рүү харж явахдаа замдаа амиа алдахаар шуурга зовлон донд Петр орж. Петр Иесусийн нэрийг дуудахад Иесус аль хэдийн түүнийг аварч амийг нь аварсан байгааг эндээс бид нэр ойлгож байна. Иесус бол хүнд хэцүү үеийн дунд ч гэсэн бидэнтэй хамт байдаг. Шавнар нь шуурган зовж байхад Иесус тэднийг зүглээд ирсэн. Бид ч бас зовлон дунд ганцаараа биш, Иесус бидэнтэй ойрхон байд юм аа. Иесус үнэхээр биднийг хайрладаг юм аа. Тэгээ бидэнд байгаа Иесус рүү хандсан итгэл бидэнд боломжийг нээж өгдөг. Петр Иесус рүү итгэлтэйгээр алхаж игсэн тэр хугацаа байна. Тэр Иесус рүү харсан, Иесусээ та тушаачих гэж хэлэхэд эрг ихт нь тэр тушаалыг биелүүлсэн тэр итгэл байгаа юм. Харин эргэлзэх үед нь тэр усанд живсэн байна. Иесус Петрт юу гэж хэлсэн бэ гэхээр баг итгэлтэй мэн чи юундаа эргэлзвэ гэж хэлсэн. Иесуст итгэж байгаа бол эргэлзэх хэрэггүй бидэнд сануулж байна. Иесус бидэнд боломжийг нээдэг юм аа. Иесуст итгэлтэйгээр дагаж түүний үгэнд итгэх үед бидэнд боломжууд гарсаар байна. Харин итгэлийн замаар дагаж явах бидэнд салхи шиг бидэнд саадуулах итгэлдээ эргэлзэх зүйлүүд тохиолдох нь гарцаагүй маа. Бид сэтгэл төгссөн үедээ Иесусээс харага салгахгүй байх хэрэгтэй. Бид анхаарлаа эргэн тойрон орчноос илүү Бурханд төвлөрүүлбэл Иесус рүү төвлөрүүлэх юм бол Иесусийн үг хэлсэн үгийг уншаад түүнд итгэж дагах юм бол бидэнд боломж байна. Иесусийн нэрийг дуудахад тэр жинхэнэ тусламж болон бидэнд гараа сонгот юм аа. Иохан номон дээр бас би Иесусийн нэрийг дуудсан бүхэн аврагдана гэж. Тэгэхээр бид Тэнгэрийн доор түүнээс агуу аврагдах нэр өгөгдсөнгүй ч гэж бичигдсэн байдаг. Иесусийг бид нэр ямар ч үед дуудах боломжтой юм аа. Иесусийн нэрийг дуудчил бид аврагдана. Олон хүмүүс бас Иесусийн нэрийг дуудахаараа бас мэдэхгүй байгаа. Олон хүмүүс авралыг хайж л байна. Үнэхээр эргэн тойронд байгаа амьдралын асуудал, далайн шуурга шиг хүнд нөхцөл байдалд хүмүүс бас амьдарч байна. Итгэдэг нь ч тийм байна, итгэдэггүй нь ч бүр илүү байгаа. Харин итгэдэг нь биднэрт хамгийн сайхан боломж бай. Биднийг аварсан Иесусийн нэрийг бид дуудахад тэр тусламж болсоор байна. Харин Иесуст итгээгүй хүмүүс яах вэ? Тэр хүмүүст бид нар сайн мэдээг ярих хэрэгтэй юм аа. Зөвхөн аврагч нь Иесус юм а гэдгийг бид хэлэхгүй бол тэд яаж ойлгох вэ? Тэд нар бас яаж Иесуст итгэх вэ гэж бид нар мэдэж ойлгож байх ёстой юм аа. Иесус Христ
бүх зүйлийг намжаадаг юм аа. Иесус Христээс амар тайван бас ирдэг юм аа. Иесус Петрийг авраад завин дээр гарч ирэх үед салхи давалгаа намдсан байна. Иесус бол бидэнд хамгийн найдвартай бодимд тусламж юм аа. Иесус бол гарцаа байхгүй биднийг аврахаар ирсэн тэр Христ юм аа. Тэр Бурхан юм аа. Бид Иесусыг бусдад хэлж сайн мэдээг ярих үүрэгтэй байна. Бид өөрсдөөсөө бас асуулт асууж болох юм. Бидний амьдрал ямар шуурга бидэнтэй тулж байгаа вэ? Иесус байх юм бол хэрхэн бидний амьдралд амар тайван ирж байгаа вэ? Би итгэлтэй алхаж эхлээд заримдаа бас эргэлзэж байсан өдөр байна уу? Танд Иесусыг дуудах зүрх сэтгэл байна уу? Энийг өөрөөсөө асуугаарай. Тэгээ хамтдаа залбирцгаая. Иесус өөрийн дагалдагчдыг хамт байгаад дуудахад нь тэдэн рүү ирж байсан шиг бас эргэн тойронд байгаа бидний олон ах дүүс найз нөхдөд аврал болон эрх болдог ба. Түүнийг аврагч гэдгийг мэдүүлэхээр бүгдээрээ сайн мэдээг үргэлжлүүлэн ярьсаар байя. Үеийн төгсгөлж ойрхон ирж байна. Бид яарах цаг болсон. Бид сайн мэдээнд халуун байцгаая. Хамтдаа залбирая. Эзэн Бурхан минь танд баярлалаа. Таныг магтаж байна. Та өнөөдрийн уншсан үгэн дээр өөрийн дагалдагчдыг бас түүнийг хараад дагаж итгэлээр амьдрах гэсэн өөрийн дагалдагчийг эргэлзэн унах үед нь та аварч байгаа энэ түүх байна. Бид ч гэсэн эргэлзсэн бол та уучлж өршөөгөөрэй. Бас тань руу үргэлж хараагаж хэлүүлэн амьдрахад туслаарай. Тэгээ өнөөдөр таны хэлсэн үгийг дагаж итгэлтэйгээр эргэлзэлгүйгээр зоригтой байхад та туслаач гэж гуйж байна. Энэ 7 хоногийн турш танд аврагдах хүмүүсийн төлөө бид залбирч тэдэнд сайн мэдээ ярих хүч зориг өгөөрэй. Бид зоригтойгоор Иесус таныхаа нэрийг дуудан бас хүмүүст ярихыг хүсэж байна. Та алдар шухалтайгаа Иесусийн нэрээр талархан гуйн залбирч байна. Амен. 7 хоногийн эхнээс нь эхлээд бүгдээрээ сайн мэдээгээ тунгалсаар байцгаая. Зоригтой байцгаая. Бас урамтай байя. Эзэн таныг өрөөгөө.